Өсөөгөө удирдах газрын хэрэглэгч дүүжлэх албанаас наачлан Дусалгүй подкастыг хэрэглэгч та бүхэндээ цувралаар бэлтгэн хүргэж байна. Подкастаар дамжуулан байгууллагын үйлчлэгийг та бүхэндээ хүргэж байна. Энэ удаагийн манай зочноор хэрэглэгч дүүжлэх албаны авлага барагдуулагч Саран Цэцгийг урьж оролцуулаад байна. Бидний ярилцах өнөөдрийн сэдэв авлага барагдуулах үйл ажиллагаа хүндрэл бэрхшээлийн талаар ярилцсанаа. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Дусалгүй подкастыг сонсож байгаа нийт хэрэглэгчтэй энэ өдрийн мэнд хүргэе. Хэрэглэгч усны үйлчлэгээний төлбөрийг сар бүрийн хэдэн өдөр төлөх ёстой байд юм бэ? За манай байгууллага 2018 оноос хойш төлбөрийн нэхэмжлээ захимаар ус цэгийн сайтад байршуулан нийт хэрэглэгчдийг дүүрэг бүрт нь баашлаар нь 3 цэгт хуваарлан усны үйлчлэгээний төлбөрөө төвлөрүүлэн ажилладаг. Хэрэглэгчтэй хийсэн гэрээний дагуу 1-р циклийн хэрэглэгчдийн хувьд нэхэмжлэг сар бүрийн 8-нд гарч 15-ны дотор төлсөн байх. 2-р циклийн хэрэглэгчдийн хувьд нэхэмжлэг сар бүрийн 14-нд гарч 21-ний дотор төлсөн байх. 3-р циклийн хэрэглэгчдийн хувьд нэхэмжлэг сар бүрийн 21-нд гарч 28-ны дотор усны үйлчлэгээний төлбөрөө төлнө гэж 2-7 дэлгэрэнгүй заасан байгаа. Мөн нэхэмжлэх гарсан өдөр тухайн хэрэглэгчийн бүртгэлтэй гар утсан төлбөрийн талаарх мэдээлэл мессежээр явуулдаг. Төлбөр нь хугацаанд хийгдээгүй бол сануулга мессеж бас очно. Та төлбөрийн мэдээлэлээ аваагүй тохиолдолд 131388 руу хэрэглэгчийн 8 оронтой кодоо явуулан мэдээлэл авах боломжтой. Төлбөр төлөх ямар боломжууд байд юм бэ? За Монгол улсад үйлчилгээ явуулж байгаа 7 банкнд манай байгууллага данстай. Хэрэглэгч та дэлхийн хаанаас ч бүх төрлийн үйлчилгээг ашиглан төлбөр төлөх боломжтой. Үүнд ус цэгийн сайт руу нэвтрэн төлбөрөө төлөх, интернет банк ашиглан төлбөрөө төлөх, ATM-үүд ашиглан төлбөрөө төлөх, гар утасны мобайл банк ашиглан төлбөрөө төлөх, данс холбуулах буюу e-бийлингийн үйлчилгээг ашиглан төлбөрөө төлөх, эдгээр үйлчилгээнүүдээс онцлоход энэ цар тахалтай үед хэрэглэгч та данс холбуулах буюу e-бийлингийн үйлчилгээг сонгосноо сар болгон таны данснаас усны үйлчилгээний төлбөр төлөгдөнө. Та банкн дээр очихгүйгээр гүйлгээрээ хугацаанд мартахгүй хийх 100% боломжтой. Мөн имэйл хаягаар гар утсанд төлбөр төлсөн мэдээлэл нь ирдэг хялбар үйлчилгээ юм аа. Манай байгууллага нь ойрын хугацаанд ухаалаг гар утастай хэрэглэгчдэд зориулсан төлбөр төлөх аппликейшнтэй болно. Хугацаанд усны үйлчлэгээний төлбөрөө төлөөгүй хэрэглэгчдийг төлөвлөх ямар арга зам байна вэ? За бүх банкудаар усны үйлчлэгээний төлбөрөө төлөгдсөн л бол манай байгууллагын усны програм дээр мэдээлэл нь шууд ирдэг. Хэрэглэгч нь гүйлгээ хийхдээ гүйлгээний утхан дээр хэрэглэгчийн гэрээний код заавал бичсэн байна. Хэрвээ хэрэглэгч кодоо бичээгүй үед тодорхойгүй байдаг учраас харьяа дүүрэгтэй хандах нь зүйтэй юм аа. Төлбөр төлөөгүй хэрэглэгчдийн алдангийг дараа сарын нэхэмжлэгтээр циклийн хугацаа хэтэрсэн бол хоног тутамд 0.2%-аар тооцно гэж хэрэглэгчтэй байгуулсан гэрээний 2.8 заасан байгаа. Төлбөр хугацаанд дарагдуулаагүй тохиолдолд гэрээний дагуу усны програм дээр алданг үүсч байдаг. Манай байгууллагаас тухайн алдангийг хэрэглэгч тус бүр дээр гар аргаар тооцдоггүй юм аа. Усны програм дээр төлбөр төлөгдсөн хугацаагаар програм алдан тооцдог гэдгийг хэрэглэгч та нар маань сайн ойлгох хэрэгтэй. Циклийн хугацаанд төлбөрөө тогтмол төлж хэвлэсэн хэрэглэгчдэд баярлалаа. Авлага барагдуулах үйл ажиллагаа хүндрэл бэрхшээлийн талаар мэдээлэл өгсөн танд баярлалаа. Дусалгүй подкастын 7 дахь дугаар танд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.